За бүгдээрээ хамтдаа эзний үг рүү анхаарлаа хандуулцгаая. За өнөөдөр бүгдээрээ бурханд үйлчлэхийн баяр хөөрийн тухай хамт ярилцах гэж байна. Тэгээ бурханд үйлчлэх гэдэг бол энэ ямар их баяр хөөр, ямар их ёроолтой вэ гэдэг талаар. Тэгээ яг хоо бид нэр ихэнхдээ бурханд үйлчлэх гэдэг тухай ярих үед энийг хэсэг хүмүүсийн тухай боддог л доо. Сүм одоо бүтэн цэвэр цуглаанд номлол хийдэг ч юм уу, эсвэл бүтэн цагаар сүмд ажилдаг ч гэдэм юм ийм хүмүүст л бурханд үйлчилж байгаа хаа гэж. Гэтэл Библийн үгийн дагуу харах юм бол бурханд үйлчлэх гэдэг бол бүх хүмүүст өгөгдсөн дуудлага байгаад байна. Тэгм учраас энэ дуудлагыг бид нэр өөрсдөө амьдралд хүлээж явах хэрэгтэй. Өнөөдөр энд байгаа хүн бүхэнд би хэлмээр та бурханд үйлчлэхээр дуудагдсан хүн шүү. Энэ дуудлагыг та хүлээж аваарай. Тэгээ би Йошуа номын 24 дугаар бүлгийн 15 дахь ишлэгийг би уншия. Та анхаарлаа сонсоорой. Хэрв Яавэд сүслэн үйлчлэх нь та нарт таагүй байгаа. За шил гаргасан юм шиг. Шилгүй явчих гэж байна. За та нар таагүй байвал өнөөдөр хүнд үйлчлэхээ сонго. Эцэг өвгдийнхөө дагаж байсан Ефрат мөрний чанд нутгийн бурхтад уу эсвэл одоо оршин суугаа газрынхаа Аморчуудын бурхтад уу харин би болон манай гэрийнхэн Яавад сүслэн үйлчлэн гэлээ гэсэн байна. За их сонирхолтой энэ Бурхны амлсан тэр нутагт орсны дараа Йошуа гэсэн энэ удирдагч Израильчуудад түүнтэй хамт Израильчуудад хандаж хэлж байгаа зүйл. Тэгээд тэд нэр сонголт хийх тухай ярьсан байна. Та нар сонголтоо хий гэж. Хинд үйлчлэгээ сонголтоо хий. Би бол манай гэрийнхэн бол бурханд үйлчилнэ. Биднийг Египтийн боолчлоос гаргасан. Бидэнд энэ амлагдсан нутгийг өгсөн. Тэр бурханд үйлчлэх болно. Харин та нар хинд үйлчлэгээ сонгоо гэж. Тэгэхээр мэдээж яг энэ текстэнд яг тодорхой яг юунаас болж одоо юу гэдэг яг маш тодорхойгоор одоо та нар тэр одоо юуны бусад бурхтаа дагаад явмав гэж юусе хэлээгүй. Харин энэ юуны тухай үгс эцэг өвгдөөсөө шүтэж ирсэн тэр шүтлэг итгэл уншаа дагаад явж идэх талаар тэр ингэж одоо ард түмэнд хандаж хэлээгүй. Харин тэр юуны тухай үгсэн мэхээр өнөөдөр та нарын хувьд хин жинхэнэ эзэн бурхан чинь муу юм бэ? Та нар яг хэнийг өөрсдөө амьдралын жинхэнэ амьд бурхнаа болгох вэ? Хин өнөөдрийг хүртэл та нартай хамт явж ирсэн бэ? Тэгэд одоо та нар сонголтоо хийх хэрэгтэй гэж. Энэ маш тодорхой өгүүлсэн байна. Бурханд үйлчлэх гэдэг нь яг ямар утгатай вэ? Ер нь бурханд үйлчлэх гэдэг бол яг энэ хэллэг бид нар сүмд явснаас бидний амьдралд орж ирсэн л дээ. Сүмд явхаас өмнө бидэнд байгаагүй шүү дээ. Бурханд үйлчлэх мөшг юусаа тийм тухай яриач гоо. Сүмд яваад ирсэн дараа бидэнд бурханд үйлчлэх гэдэг юм шинэ хэллэг бий болсон ба. Тэгээд энэ хэллэгэндээ бид нар бас их тассан. Тэгээд юу гэж ярьдаг вэ? Энэ их бурханд үйлчлэх сайн хүн байгаа. Энэ ерөөсөө бурханд үйлчлдэг. Сүмд хаяал нэг ирдэг. Муу хүн байгаа. Зөвлөдөө энийгээ бид нар яаж нэг хэмжүүр болгож байгаа хүнийг хэмжих. Гэтэл үүндээ бид нар бурханд үйлчлэх гэдэг бол бид нар хэн нэгэн хүнийг сайн эсвэл муу итгэж гэж ялгах хэмжүүрийн тухай яриаггүй. Энэ бол сонголтын тухай өгүүлээд байгаа. Тэгэхээр бид нар бие бинийгээ сайн эсвэл муу итгэж гэдгийг тэр хүмүүс бурханд сүмд байгаар юм уу, сүмд тогтмол ирдэг ч гэдэг юм уу, эсвэл ухтагч хийж байгаагаар эсвэл магтаал байгаагаар нь хэлэх гээд байгаа юм биш үү? Харин энэ хүн сонголтоо хаана хийж байгаа гэдгээр бид нар харах гэдэг юм гэсэн. Бүтэн цэвэр нэм гаргийн цуглаан дээр энэ дээр гарч номлож байгаа бол илүү сайн итгэж байгаад үүдэн зогсоод ухтагч хийж байвал ер нь бол гайгүй дунд зэргийн дундаас дээш итгэж байгаад ерөөсөө ямар ч үйлчлэл хийхгүй зүгээр бүтэн цэвэр цуглаан дээр ирдэг бол ер нь бол доод зэрэглээ итгэж гэсэн энэ хэмжүүрийг өгөхийн тулд бурхан бидэнд энэ үгийг өгөөгүй юм. Ялангуяа Библи бидэнд юу заадаг гэж ялварлан гадуурхын эсрэг заадаг. Хэрвээ та санаж байгаа бол Яаков номонд маш тодорхой өгүүлсэн байдаг. Хин нэгэн эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүн орж ирэх юм бол дээшээ сууг гэчээд хин нэгэн одоо эрх мэдэлгүй эсвэл эд хөрөнгөө ядуу буруу хүн орж ирэнгүүт тэр үүдэнд бай бити наашаа дээшээ гарах гэдэг гэж хэлж болохгүй шүү гэдгийг заасан байдаг. Яг бол бурхан хэнийг ч ялгарлгүйгээр хайрлсан юм аа. Бүгд тэр хажууд байгаа хүндээ хандж хэлэхгүй бурхан хэнийг ч ялгадаггүй юм аа. Бурханаар хайрлагдах гэдэг бол энэ тухайн хүнээс хамаарч байгаа юм ерөөсөй байхгүй. Хэн нэгэн хүн сайн эсвэл муугаас болж бурхан хайрладаг эсвэл үл хайрладаг гэж бодж бол буруу. Бурханы бидэнд лүү чиглэсэн хайр биднээс шалтгаалаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин эзэнд үйлчлэх гэдэг бол сонголт юм аа. Энэ танаас шалтгаална гэж хэлж байгаа.
Бурхны хайрыг авахын тулд та үйлчлэх гээгүй. Бурхан угаасаа таныг хайрлсан. Бурхан үнэндээ танд хайртай, үнэхээр хайртай. Библи маш тодорхой өгүүлсэн байна. Бурхан ертөнцийг гэж юм уу, дэлхийн ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн юм а гэж. Хэнийг өгсөн юм? Есүс Христийг өгсөн. Энэ Есүс Христ эзэн биднийг хайрлахыг сонгосон тухай гэж. Бурхан биднийг хайрлахыг сонгосон. Тэгээд тэр хайрынхаа сонголтын дагуу энэ дэлхий дээр ирсэн. Тэгээд бидний төлөө амьдарсан. Бидний төлөө тэр яасан доромжлогдсон гутаагцсан. Бидний төлөө тэр яасан дашуурдуулагдсан. Тэгээд цовдлогдсон тухай өгүүлж байгаа. Энэ бол маш тодорхой өгүүлсэн байна. Харин одоо өнөөдөр яг энэ Йохошуа номын 24 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл нэг зүйлийг маш тодорхой өгүүлж байгаа нь таны сонголт хаана байх вэ гэж. Бурхан биднийг хайрлахаар сонгосон. Бид аль хэзээ хайрлагдсан хүмүүс. Та юутай ёроолтой вэ? Орчин ертөнцийг бүтээсэн бүтээгч Бурхан таныг хайрлсан. Харин та Бурханд үйлчлэхийг сонгож байгаа юу? Тэгэхээр Бурханд үйлчлэх гэдэг бол сонголтын тухай. Энэ хэмжүүрийн тухай биш. Дахин энэ ерөөсөө хэмжүүр биш. Сайн муу итгэжтийг тодорхойлох хэмжүүр биш. Бурханд үйлчлэх гэдэг бол тухайн хувь хүн өөрөө эзний хүнийх сонголтын тухай юм. Энэ сонголтыг бид өдөр бүр хийх ёстой сонголт байдаг. Нэг удаа хийгээл болцсон юм биш. Жишээ нь би баг 30 гаруй жилийн өмнө би пастор байна гэж ойлгоод 95 онд тий одоо 31 жилийн өмнө анх библийн сургууль байхад Бурхан намайг пасторын дуудлага, Бурхан надад пасторын дуудлага өгчээ гэдгийг би мэдээд би сонголт хийсэн байна. Тэгээд болцсон уу? Нүггүй. За заримдаа өдөр бүр биш л дээ. Гэхдээ заримдаа сар бүр, заримдаа жил бүр энэ сонголтыг өргөжлүүлэх тухай бодох хэрэгтэй болдог. Би өргөжлүүлээд пастор үс хийх үү үгүй юу? Эзэн намайг дуудсан, би итгэж байгаа. Бурхан намайг дуудсан, би Бурханд талархаж байгаа. Гэхдээ би өргөжлүүлэх үү? Яагаад гэвэл эн чинь тийм одоо юу гэдэг за хийчээ. За бэлчээ гэдэг юм биш тийм үү? Энэ би Бурханы өмнө хариуцлага тооцдог учраас. Хэрвээ хийхийг хүсэж байгаа бол би сайн хиймээр байна. Үнэхээр Бурхан дууцах итгэж байгаа бол би өргөжлүүлмээр байна. Гэтэл заримдаа зөвхөн Бурханы дуудлагаас гадна хүмүүсийн харилцаа. Тэгээ би энэ пастор үйлчлэг хийж байхдаа олон удаа бас би одоо буруу одоо шийдвэрүүдийг гаргаж ирсэн үед байдаг. Тэр бүхнээ эргэн харах үед би ер нь зохистой юу? Би байх юм уу үгүй юм уу? Яг үндэ маш олон удаа итгэгчнэр бид нар тэгж боддог. Би ер нь Бурханд үйлчлэх зохистой хүн үү биш үү гэж. Тэгээ бид нар яг өөрийгөө харж байгаа өнцгөр бид нар заримдаа бас бусдыг тэгж шүүгдэдэг. Энэ ер нь яг үйлчлж чадах хүн үү үгүй. Энэ ер нь тийм зохистой хүн мөн үү биш үү гэж. Өндөө Бурханд үйлчлэх зохистой байх үгүй гэдэг талаар яг эхний яг үндсэн суур тухай ярих юм бол угаасаа бидэнд тийм зохистой чанар бол байхгүй. Бид бүгд нүгэлт хүмүүс. Бид нар биенээсээ илүү гарах юмс юу ч байхгүй шүү дээ, тийм үү? Бүгд тэ хажууд байгаатай хамт жилэхгүй. Хоёулаа биенээсээ илүү гарах юм алгаа уучлаарай гэдэг. Яг оо таны зарим чинь арай гой гэгээтэй царайтай байх тийм үү? Эсвэл гой өндөр дууртай байж болох юм. Эсвэл магадгүй арай өөр өндөр боловсралтай байж болох юм. Эсвэл дансандах мөнгөний тоон арай өөр байж болох юм. Сар бүрийнх нь орлого нь арай илүү байж болох юм. Гэхдээ бид нар яг Бурхны нүдээр харахад бид бүгдээрээ яг адилхан нүгэлтэй хүмүүс. Бидний хэний ч нүгэл хэнийгнээс илүү эсвэл хин нэгний нүгэл хэнийгнээс илүү бага биш. Яг л төгс ариун Бурхны хувьд бид бүгдээрээ нүгэлт хүмүүс байна. Тийм учраас зохистой байдлын тухай ярих юм бол бидэнд тийм зохис байхгүй. Бидэнд Бурханд үйлчлэх зохистой хүмүүс биш. Харин өнөөдөр би энэ зогсоод өнөөдөр бидний хин нэг маань бас үүдэн зогсоод ухтагч хийгээд энэ хэдэн залуучууд маань магтаалын үйлчлэл зогсоод зарим нэгэн хүмүүс маань пастор хийгээд явж байгаа ганц шалтгаан нь зохистой учраас биш. Бурханы нэгүсэл байгаа учраас. Бурхан уучлсан учраас. Тэмчээс өнөөдөр ан өгтөө бид нар Бурханд би үйлчлэх зохистой үгүй гэж ярихаас илүү бид нар юг бодох ёстой гэхээр би дуудагдсан гэдгээ санаж явах ёстой. Тэмчээс Бурханд үйлчлэх гэдэг маань юу байх нь вэ? Энэ бол сонголтын тухай юм. Йохошуа юу сонгосон гэж та нар санаж байгаа бол тоолго номдор Йохошуа болон 12-ыг туршуулыг амлагсан нут руу явуулсан байна. Бурхан өөрийнхөө ард түмэнд өөхийг хүсэн нутгийг очиод
туршаад ирж явуулсан Мөшө удирдагч нь байсан. Мөшөгийн удирдлагын дор явж ирсний дараа Йохошуа, Калеб хоёр сонголт хийсэн байгаа. Бурхны амласан нутаг үнэхээр сайхан нутаг байна. Тэнд бид нар орох ёстой. Орж чадна гэсэн байна. Яагаад чадна гэж тэд нар хүчтэй учраас байсан. Үгүй. Харин ч тэд нар сул дорой байсан. Тэд нар боол байсан хүмүүс шүү дээ. 400 гаруй жилийн туршид боолын амьдралаар амьдэрсэн хүмүүс. Өвөө нь боол, аав нь боол, өөрөө боол байсан хүмүүс. Ээж нь боол, эмээ нь боол байсан хүмүүс. Тололдох, мололдох гэл тэдний хувьд бол маш хол байсан. Өөрсдөнд чадвар байгааг. Харин Йохошуа, Калеб хоёр бид нар Бурхны амласан нутагт орч чадна, тэнд байгаа бидний эсрэг байгаа ард түмнийг бид нар ялж чаднаа гэж хэлсэн цорын ган шалтгааныг бол Бурхны үгэнд итгэж ирсэн баг. Бурхан тушаасан учраас Йохошуа итгэлийг сонгож ирсэн. Йохошуа Бурханд үйлчлэхийн тулд Бурхны дуудсан зарц Мөшөд үйлчлэхийг бас сонгож ирсэн. Йохошуа ингээгүү. Би бол шууд Бурханд үйлчлэн. За Мөшө. За өөрөө заа Бурханд дуудсан болсон тэндэл юм боос. Би ч гэсэн шууд Бурхантай уншиг. Би ч гэсэн Бурхантай шууд харилцсан шүү. Энэ бардам байгаагүй. Харин тэр даруй сэтгэлээр Бурхны дуудсан зарц болсох Мөшөгийн эрх мэдэлд ор байж Мөшөд үйлчилж ирсэн баг. Мөшө, би таны хажууд байна гэж. Түүнд үйлчилж ирсэн баг. Түүнтэй хамт Бурхны ард түмний төлөө амьдарч ирсэн. Хэрвээ санаж бол Израильчууд тэд нар дахин итгэлгүй зан гаргаж алтан тугал хийж ирсэн. Харин Йохошуа алтан тугалд мөрөхийг сонгоогүй байхгүй. Сонголт. Бурхны амлсан амлалтанд итгэхийг тэр сонгож ирсэн. Бурханд үйлчлэхийн тулд тэр өдөр бүр сонголт хийж ирсэн. Тэр өнгөрсөн жилүүд би энэ жилүүдийн туршид хамгийн сайн пастор байсан учраас би үргэлжлүүлээд байгаа юм биш. Зарим талаар магадгүй хамгийн муу пасторч байсан байж болно. Гэхдээ энэ сонголтыг хийж байгаа маань Бурхан намайг дуудсан гэж итгэж эзнийг би сонгож байгаа. Эзэнд үйлчлэхийг сонгож байгаа. Энэ Ламсрын Батуул гэдэг хүн ямар сайн бэ гэдгээс илүү Бурхан ямар их нэгүүлсэнгүй хайр инэрлээрээ надад энэ боломжийг олгож яваа гэдгийг харж ирсэн. Бурханд үйлчлэх гэдэг маань энэ бол сонголт юм аа. Мөн Бурханд үйлчлэх гэдэг маань үндсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Эхнийх нь бидний Бурхантай хувийн харилцаа. Матай номын 22:37 дээр хэлсэн байдаг. Бурхан эзнээ хамаг оюун бодлороо бүхий л бие сэтгэлээрээ бүрэн санаа зоригоороо хайрлаарай гэсэн эзний тушаалга. Хоёрдугаарт нь Бурханы үгийн дагуу бусдад харилцаа. Бурхантай үйлчлэхээр бид нэр зөвхөн Бурханы тухай бодоод хүмүүсийг мартаж болохгүй. Эсвэл зөвхөн хүмүүсийг бодоод хүнд л сайхныг хийж явал за тэгэл болох юм байна гэж бас туйшрах биш. Бурханд хайртай байх тухай ярьж байгаа. Матай 22:39 дээр хэлсэн байгаа удаах чухал нь өрөөл бусдыг өөрийн адил хайрлах гэсэн тушаал юм аа гэсэн. Бурханыг хайрлах, бусдыг хайрлах гэдэг бол Бурханд үйлчлэхийн гол суурь ойлголт байна. Хүмүүсийг хайрлах гэдэг бол сонголт шүү дээ. Сайхан мэдрэмжтэй байх үед хэн нэгний талаар сайхан мэдрэмжтэй байхад бус нэг хэн нэгнийг хайрлах гэдэг бол нэг тийм хүнд биш. Харин тэр мэдрэмж чинь алга болсон үед хүнийг хайрлах гэдэг бол асуудал. Яг энд юу хэрэгтэй бол одоо сонголт хэрэгтэй болдог. Харин энэ хоёр Бурханыг хайрлах, өрөөл бусдыг хайрлах гэдэг энэ хоёр зүйл биднийг нэг зөв рүү чиглүүлдэг. Ямар зүг гэж чуулга. Хэрвээ бид үнэхээр Бурханд хайртай бол бас өрөөл бусдыг хайрлахыг сонгож байгаа бол бид нар чуулган руу татагддаг. Сүм чуулганд очихыг хүсдэг. Чуулганы нэг хэсэг баймаар болдог. Зарим хүмүүс яг би өнгөрсөн олон жилдээ энэ бол би чи анх 93 94 онд илүү би сүм ажилтнаар орж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд маш олон янз янзын хүмүүстэй уулзж ирсэн. Ийм хүмүүс байдаг байхгүй. Бас баг биш шүү. Сүмд явахгүй. Яагаад? Чи Есүст итгэсэн юм? Итгэсэн. Тэг сүмд явахгүй. Яс сүмийнхэн шал худлаа. Хоёр нүрттэй. Нэх Есүсээ Бурханаа гэсэн мөртлөө шал худлаа гарууд. Сүмд явахгүй. Та нар ийм үг сонсч ирсэн үү? Та нарын зарим чинь бас ийм үгийг бас хэлж ирсэн байх та. Тэгээ явж ирсэн байх тийм үү?
Явахгүй. Харин энд нэг юм дутагдаад байгаа. Юу гэхээр үнэхээр Бурхныг хайрлаад байгаа юм уу? Үнэхээр Бурхны үг өрөөл бусдыг хайрлах тэр сэтгэл байгаа юм уу? Зөвхөн өөрийнхөө ботсон итгэл биднийг ийм байдалд хүргэдэг. Би хамгийн сайнтай нь уулзах ёстой. Би хамгийн сайн хүмүүсийн дунд байх ёстой. Би хамгийн хамгийн сайн хайрыг, хамгийн сайн халамжийг би авах ёстой. Бүх хүмүүс намайг тойрон эргэлдэх ёстой. Хүмүүс надтай маргаж болохгүй. Хүмүүс надтай санал зөрөхгүй. Би залбируулмаар байнг бол пастор юу ч хийжсэн бүгдээ хаяад хуржээд миний дээр гар тавь залбирах ёстой. Пастор минь л залбирахгүй би яваал өгнө. Ях өгсөн хойно. Манайхан чинь айхтар өгтөө хүмүүс шүү дээ тийм үү? Яг үндэ бид нар өөрсдөө төвлөрсөн итгэлтэй байхуд байдаг. Тийм учраас мэдээж би сүмд явмааргүй, сүмийн хүмүүс худлаа. Анх маш гоё цайлга итгэлээ сүмд орж ирсэн чинь үнэхээр ихний 3 сар бол өстой хааны мөн байла. Бүгдээ хааны мөныг хэлэхгүй юу? Хааны мөн. Зарим хүмүүст бол хааны мөн бол 3 сар үргэлжилдэг, зарим хүмүүст бол 3 жил үргэлжилнэ. Тийм үү? 3 хоног хааны мөн үргэлжилдэг хүн ч өрн байдаг л дээ. Яг үнэхээр Бурханд итгэсэн бол. Хааны мөнний сар дуусна гэдэг нь юу хэлээд байна? Нөгөө жинхэнэ бодит байдалтай нөгөө хүмүүстэйгээ тулах үед байхгүй. Нөгөө хүмүүс нь яг нөгөө өөрийнх нь ботсон шиг биш байгаад ирэнгүүт яг намайг хайрласангүй, надад халамж тавьсангүй, намайг эргэж тойрсонгүй, миний хүслийг биелүүлсэнгүй гэд ирэхээр нөгөө хааны мөн чинь дуусч эхэлж байна гэж байна тийм үү? Яг ингээд энэ бол итгэгчдийн зүгээр тулдаг зам. Бүхэл итгэгчнэр энд бол би ч бас тэр замаар явж ирсэн. Би нэг удаа манай ээж өвчтөй байгаад эмнэлэг тавьсан байгаад тэгээ олон жил юм л да би. Тэгэл сүмийн ажилтнгаа байсан. Ээжигээ ирэх гэдэг ягаад ч юм ганцаардаад тэгээ нэг хин нэгэн хүнтэй иргэчмээр санагдсан баг. Тэгэл сүмийнхаа хүмүүслөө залгаад найз нар залуулж манай ээж эмнэлэгсэн хамт явж ирэх үү. Уучлаарай залбиралтай, уучлаарай сайн мэдээний хөтөлбөртэй, уучлаарай завгүй гэл бүгд завгүй болсон. Тэгэхээр уурууд итгэж биш найзлгаа залгаад. Хүмүү итгэж нар чинь ямар өөдөө хүн бас нэг хань татаад ш. Тэгээ итгэж биш найзлгаа ярьсан чинь нөгөөт нь уучлаарай завгүй гэдэгсэн. Тэгэл би өөрийгөө ямар их ганцаараа юм бэ гэж ойлгосон. Би ингээл ганцаараа хүн юм байна. Гэхдээ тэр өдөр их сонирхолтой би их залбирсан. Яагаад ч юм ээжигээ ирэхгээ тэр нэг манай юу л аль эмнэлэглүүлээд Сүхбаатар юм Чингэлтийн дүүрэн чимлэг эмнэлэглөө явж явах үед би их дотроо бодсон. Би ямар ганцаардан бол те ганцаараа найз нөхд байхгүй. Сүмийн хүмүүс бүгдээрээ л найз майз Христийн хараар хайртай шүглгээд байсан. Хаана байгаа? Зөндөө юм мянган юм бодогдож байгаа шүү дээ. Мянган бодол төржсэн юм байна уу? Тийм үү? Яг тийм биш. Нөгөө Христийн хайр нь хаана гамаа. За пастор мастер бүр байхгүй. Тэр хүн угаасаа намайг тоодгочгүй. Ер нь бол яг тиймэрхүү хандлага би мэдрээд исэн баг. Тэгээд тэгсэн. Яг миний дотор яг ариун сүнс надад гэрчилсэн гэж үздэг л дээ. Есүс бол чиний сайн найз шүү гэж. Тэгээ би залбираад байсан чи их гоё амар тамныг авсан. Тэгээ би сүүлдээ хүнээс хамааралтай байж хүнээс юм гордож амьдрахаасаа илүү Бурханд итгэж амьдрахын баяр хөөр юу юм бэ гэдэг талаар би жоохон ойлголттой болж ирсэн байна. Гэхдээ дөнгөж жижиг л ойлголт шүү. Бид нар биенээс их юм горддог ш. Тэгээд тэр нь биелэхгүй болохоор бид нар гомддог үст. Сонин ш таа. Гордлог, гомдол хоёр хамт явж идэх байхгүй. Гордож жагаад пак гомдсон бичдэг. Гордож байгаа үедээ нөгөө хүний талаар их гоё юм ярьдаг тийм үү? Манай тэр дорж ямар гоё хүм гэж гэл. Гордлог дээдсэн чинь гоё юм яриад байгаа ш. Гордлог нь бүтггүй болонгод тэр доржиг тэний гар байхгүй болцсон явж идэг тийм үү? Бид нар дороо хуурдаг. Харин Бурхан хизээш бидний гордлогыг нураа ичих би нэг ичвэр байдалд оруулахгүй учраас Бурхан найдах. Тэгэд би тэр үед Христ миний сайн найз гэсэн энэ ойлголтод анхны тийм ойлголтыг маш хүчтэй авч ирсэн байна. Тэгэхээр хэрвээ та үнэхээр Бурханыг хайрлаж та бас бусдыг хайрлах тэр сэтгэл байгаа бол өрөөл бусдыг хайрлах сэтгэл байгаа бол та нэг зөвлөл чиглэх болно чуулган. Зарим хүмүүс гэдэг итгэж хүмүүсээс итгэж биш хүмүүс нь амар байдаг. Тэгэхээр би итгэж хүмүүстэй ажиллахгүй, итгэж биш хүмүүстэй л ажиллана гэдэг. Яг амар бишээ ярих юм бол аль нь яг адилхан. Итгэж биш хүмүүсийн дунд ч гэсэн хүнд гарууд байгаа, итгэж хүмүүсийн дунд ч гэсэн хүнд гарууд байдаг. Энэ хэн нь илүү айтайхан би амар вэ? Бид нар дахиад өөрсдийн амар тайвныг л хайгаад байгаа юм уу? Надад аль нь амар вэ л гэд. Надад аль нь төвөг багтай вэ л гэд. Тэгэхээр чуулган руу биднийг чиглүүлдэг байна. Бурханд үйлчлэх гэдэг бол чуулганд үйлчлэнэ гэсэн үг байна. Хэрвээ та Бурханаас Бурхан би таны төлөө
юу хийх вэ гэж асуух үед Бурхан зөрүүлээ танаас нэг асуултыг асууна. Ариун сүнс танаас асууна. За би иш үзүүлж байгаа юм биш. Зөвхөн би өөрийнхөө туршлагаас ярьж шүү. Ямар асуултыг асуудаг гэж чи чуулганыхаа төлөө юу хийж байгаа вэ гэдэг асуулт. Бид нар болохоор чуулганыхаа төлөө биш. Бид нар Бурханы төлөө юм хийх гэдэг байна. Чуулганы төлөө яах вэ? Би өргөлөө өргөчөд байгаа шүү дээ. 11 өргөчөд байгаа. Тэгэл болно шүү дээ. Харин би таны төлөө илүү том юм иймээр байна. Бурханы чуулганы төлөө үйлчлэхээс илүү том юм гэж байхгүй. Тэгмээс анхтаа Бурхан хүн төрлөختнийг аврах агуу ажилла чуулганаар дамжуулж хийхээр төлөвлөсөн, шийдсэн учраас чуулганы нэг хэсэг байх гэдэг бол энэ бол Бурханы бид нэгсэн дуудлага, хувь тавилан байгаа. Хэрвээ танаас санаж байвал Эфес номын 5 дугаар бүлэг дээр Христ чуулганы төлөө амиа өгсөн гэдэг өгүүлдэг. Чуулганы хайрлаад амиа өгсөн юм аа гэсэн. Чуулган гэдэг бол нэг хүний тухай яриа биш. Амьдаг чуулган гэдэг бол Батулдын чуулган биш шүү дээ. Бид Христийнх гэсэн үг. Халелуя. Тэгвэл Христээр итгэлээ тавьсан хүмүүсийн нэгдлийг бид нар чуулган гэж хэлээд байгаа. Өнөөдөр энэ чуулган хэн нэгэн мөн хэсэг бүлэг их онцгой хүмүүсээс болж өргөжин тэлж өнөөдөр хүртэл оршин тогтнож байгаа гэж бодж бол энэ дүүрэл. Тийм байхгүй. Харин энэ чуулганд ирсэн хүн бүр энэ чуулганд 5 сар байсан 5 жил арайч 50 жил болоо гэх юм уу. Бид ч 28 жил болж байгаа тийм үү. 5 сар болсон, 5 жил болсон, 10 жил болсон, 20 жил болсон. Тэр 28 жил болсон тэр хүмүүсийн хүн бүхний итгэл, залбирал, өргөл, хандлага, үйлчлэл дээр энэ чуулган тогтож ирсэн байна. Тиймээс бид нар Бурханд үйлчлэх тухай ярих үедээ чуулганы төлөө юу хийх вэ гэж өөрөөс асуух хэрэгтэй байна. Өнөөдөр би амьд чуулганыхаа төлөө юу хийх вэ? Бурханд үйлчлэхийн баяр хөөр гэдэг бол Бурханы чуулганд үйлчлснээр ирэх баяр хөөр юм аа. Энэ нь ямар нэгэн ажил хийсэн гэдгээс илүүгээр Бурханы хүслийг биелүүлж буй гэдгээ мэдэх үед ирдэг баяр хөөр байна. Тэгэхээр нэг зүйлийг бас та бүхэнд хэлж өгье. Бурханы чуулганд үйлчлэх гэдэг нь зарим хүмүүс туушраад байдаг л да. Сүмд ямар нэг юм хийжлээвэл яг Бурхан таалагдсан тийм сайн хүн болчиход байна. Тэгээ нийгэмд хийж байгаа, ажиллаж байгаа ажил, тэр үйлчлэл, тэр хийж байгаа зүйлээ одоо яг Бурханд үйлчилж байгаа гэсэн үн цэнийг өгдөг баг. Бурханд үйлчилж байгаа үн цэн яг юутай адилхан гэж өнөөдөр би ингээд энэ дээр гаргаад эзний үгийг дамжуулж байгаа. Энэ үн цэн би өөрийнхөө одоо амьдарч байгаа орчиндөө байгаа газраа эсвэл итгэж биш хүмүүсийн дунд би өөрийгөө авч явж байгаа, ажиллаж байгаа тэр үн цэн хоёр яг адилхан байхгүй. Нэгсэндээ та энэ сүмд хурж яд ухтагч хийгээд үүдэн зогсож болно. Эсвэл магтаалд энд зогсож болно. Гэхдээ та цуглааны үйлчлэл бүтэн сэдэр үйлчлэл дуусны дараа нэгд өдрөөс эхлээд ажлын талбар дээр очиод тэндээ хийж байгаа орчуулга, тэндээ хийж байгаа магадгүй удирдах албан тушаал, эсвэл тэндээ хийж байгаа цэвэрлэгээ, ямар ч үйлчлэл байсан чуулганд үйлчилж байгаадаа адилхан үн цэнтэй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Яг энэ үн цэнийг бид нар ойлгохгүйгээсээ болж нутгийн чуулганы хүчрхэг байдлыг бид нар сулруулад байдаг байна. Нутгийн чуулганы хүчрхэг байдал гэдэг нь олон хүн цуглуулсандаа байдаг юм аа. Нутгийн чуулганы хүчрхэг байдал гэдэг нь тэр чуулганд хамрагдж байгаа хүн бүр өөрийнхөө ажлын талбар дээр өөрийнхөө хийж байгаа зүйл дээрээ онц сайн байх тухай. Гэрэл давс байх тухай. Бурхныг алдаршуулах тухай. Тэрмчээс та цуглааныхаа ухтагч хийж болно. Магтаалд үйлчилж болно. Гэхдээ та ажлын байран дээр хэн байх вэ? Ажлын байран дээр болохоор итгэж биш хөө. Нөгөө нэг ууртаа урнаа. Зөрсөн болгыг зохиж ургаж мөрөж ургадаг. Бүтэн сэдэр цуглаан дээр ихэд одоо яг урамшуулдаг урнаа. Манай урамшуулдаг урнаахгүй. Ямар гоё юм бэ гэл. Ажлын байран дээр яасан нөгөө урцалтдаг урнаа. Тэр өст урнаа аюултай шүү. Яасан тэр чинь өст зөрсөн хүн болгонтойгоо хэрүүл хийдэг. Тэгээ шудраг үнийг тогтооно л гэдэг. Шүүн шудраг хүн тогтдоггүй шүү дээ. Тэгээ мэдээж буруу юм ээжүүл зэмлэх нь ойлгомжтой. Гэхдээ л энэ дээр бид нар бас бодолтой байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар нийгэмд дээр байгаа, та яг ажлын байран дээр байгаа тэр ажил чинь бол Бурханаас танд өгсөн үйлчлэл. Энэ бол бас чуулганы төлөө.
Чуулганы төлөө гэдэг нь зөвхөн энэ сүмд орж ирээд залбирал биш. Захиал. Энэ эндэр дээрээс номлол биш. Чуулганы төлөх үйлчил гэдэг бол ажлын талбар дээр байна. Өнөөдөр амьд чуулганы итгэгчид маань ажлын талбар дээр очиход хүмүүс хэрхэн ухтдаг бол гэж би бас боддог гайхдаг. Манай сүмийн хүмүүс бүтэн цэдэр би та нарыг харахаар ингээ баярлдаг ш тараад урам аваад. Ер нь би ингээ нүдэрээ бүртгэл өгдөг байхгүй. За тэр ирсэн байна, ирээгүй байна. Ер нь ингээл нэг тогтмол та нэг 2-3 сар яваад ирэх юм бол би таны царийг тогтооно. Гэхдээ нэр бол уугаасаа хэцүү. За яг уулзаад нэг жоохон цаг өнгөрөөж нэр чинь тогтох байх. Тэрээс үүд мөд нэг тараад та нэрээ хэлчихвэл би нэрээ хэлээд тэгэл айгуул мартын шүү дээ. Харин царай чинь байгаад байдаг байхгүй. Хардаг. Тэгээ зарим хүмүүс яг суудаг газартаа шүү дээ. Яг зарим хүмүүс харж яг ингээл харахаар яг тэндээ байж. Тэгээд бүр хинтээ суудын тодорхой. Зарим хүмүүс яг суудаг хүнтэйгээ сууж идэг. Ерөөсөө салж нийлэхгүй. Тэгээ бүгд чинь ингээ би ингээ бүртгэл байж байгаа шүү дээ. Тэгээд ирэхгүй байгаад би таныг харуулдаа л байна. Номлож явахдаа дотроо өгүүлээл байж идэг байхгүй. Тэр маань харагдахгүй байна да. Яасан бол за нэг цагийн цуглаанд ирэх бахтай гал гордоол байж. Тэгэхээр чуулган дээр болохоор бид нэг тийм чухал ийм сайн одоо тэр дүрийг бий болгодог хэрнээ бид нийгэмдэр өөрийнхөө ажил үйлчлэлээр болохоор бид сөрөг дүрийг бий болгоод байх гэдэг бол та чуулганы төлөө үйлчлэхгүй байна л гэсэн үг. Тэгээ би боддог манай сүмийн хүмүүс ажил дээр очихоор хүмүүс нь ажлын хүмүүс ингэж ухт. Энэ бол миний төсөөл шүү. Ингэж би гордод ингэж төсөөлдөг. Манай сүмийн хүмүүс ингээд нэг өдөр ажил дээр орохоор ажлын хүмүүс өө манай тэр нөгөө гоё ихч манд ирчихлээ. Нөгөө манай гоё ах манд ирчихлээ. Царай зүсийн яриаггүй шүү зүгээр. Гоё гэдэг нь гоё уур амьсгал авчирдаг. Гоё эерэг сэтгэлтэй. Өөс энэ туяа ихчтэй хажууд нь суугаа байхад нэг цанаал нэг гоё амар тайван байдаг шүү. Энэ сүм өмд явдаг нь өстой. Энэ юмд өстой нөлөөлдөг шүү. Нэг дагаад сүмд явчих юмсан гэж бодолт өрдөг. Ийм байна гэж би бодоод байдаг байхгүй. Тэгсэн эсрэгээр нь байвал яана. Ороод ирсэн чинь. Нөгөө Христийн нөгөө тэнэг чи ороод ирсэн. Яг нөгөө нэг сайн тал нь өөрийгөө Христ итгэж гэдгийг нугаагүй юм байна л да. Нэг муу тал нь харин тэн Христийн тэнэг гэдгээр алдартай болсон. Яг намайг Христийн мангар гэж хэлжсэн үе байдаг л да. Зүгээр би Есүст итгэдэг учраас тэгж хэлжсэн. Нэрс миний хийдэг юмнаас болоогүй байхгүй. Монгол хүн байж Христ итгээд байх тест тэнийг гар гэж тийм. Ийм утгаар баяжсэн. Тэгээд таньж мэдээд ингээд жоохон хамт байгаад ирэхээр сүмд чи нэг очих юмсан гэсэн ийм одоо хандлагыг би бол бас олон хүмүүсээс мэдэрч ирсэн байна. Би бас танаас тийм байгаас. Тэгэхээр анагт чуулганд үйлчлэх гэдэг бол зөвхөн энэ чуулгантай холбоотой зүйлсийн тухай ярьж байгаа юм биш. Энэ чуулганаас гараад хийж байгаа ажил бүхэн чинь энэ бол чуулганы төлөө хийж байгаа. Яг л хүмүүс таныг харж танд итгэж тэгснээр тэд нар таны бурханд итгэх үг талгын нэгддэг. Тэр өнгөрсөн жилүүдэд миний маш их хэлдэг байсан үгүүдийн нэг шүү дээ тийм үү? Хэрвээ танд итгэхгүй бол яаж таны бурханд итгэх вэ? Тэгмээс бүгдээ энд суралцах шүү дээ. Бид нэр итгэл даахаар амьдарч байгаа юм. Та итгэл даахаар амьдрах гэдэг бол та бурханд үйлчилж байгаа хэрэг муу юм аа. Тэгэхээр хэдүүлээ зөвхөн сүмд үйлчлэх тухай ярих үед яавал би одоо сүмдэл байгаад ах юмсан гэж ботхоос илүү хаанч байгаа тэр газараа бурхныг алтаршуулсан хүн байх гэдэг бол бурханд үйлчилж байгаа. Хүмүүст үйлчилж байгаа. Зөвхөн сүмийн хүмүүст үйлчлэх нь бурханд үйлчилж байгаа хэрэг биш. Нийгэмд үйлчилж байгаа. Хүмүүст үйлчлэх, итгэж биш хүмүүсийн төлөө ч гэсэн хийж байгаа альва сайн үйлс бүхэнд нь юу байх нь вэ? Бурханд үйлчилж байгаа болно гэсэн. Тийм учраас та хаанч биш гэрэл давс болох ёстой. Бид амьдарч буй нийгэм, ажиллаж буй хамт олонныхоо дунд бурхны үгийг тааж, гэрчлэлтэй, үлгэр дуурайлтай байх гэдэг бол Христийн чуулганы төлөө хийж буй үйлчлэл юм аа. Үүгээр бид нар чуулганыг хүчтэй эсвэл хүчгүй гэдгийг тодорхойлно. Тэрээс ирж байгаа хүмүүсийн тоогоор биш. 20 хүн ирчихэл энэ өстө хүчгүй сүм байна. 200 хүн ирчихэл энэ өстө хүчтэй сүм байна. 2000 хүн бүр хүчтэй сүм байна гэж харах гэдэг бол зөвхөн өрөөсгөл ойлголт. Харин энэ чуулганы хүмүүс нийгэмд бурхны хэрхэн алдаршуулж байгаа, гэрчилж байгаа. Тиймээс та чуулгандаа ч гэсэн өөрийн орон байрыг орон зайг бий болох хэрэгтэй. Нийгэмд ч гэсэн өөрийн орон зайг бий болох хэрэгтэй. Яагаад энэ чухал байдаг вэ гэхээр зарим хүмүүс бурханд үйлчлэх гэдгийг ингээд нэг пастор нь харж яснаа, ингээд явж яснаа,
бодож ирсэн. Оо сайн байна уу ингээ өөрөө чинь би ингээ хараад ирсэн юм аа. Сүмд үйлчлээрээ гэ хэлж ийн гэж бодоод байдаг. Гэтэл заримдаа тийм биш. Ялангуяа чуулганы хүмүүсийн тоо олон болоод ирэх үед бид нэр тэр олон хүн болгоныг ямар хүн мэддэг вэ? Харин бид нар өөрийгөө мэдүүлэх хэрэгтэй байдаг. Одоо та ажлын одоо тодорхой нэгэн албан байгууллагад ажилладаг байлаа гэж бодъё л да. Та байсан ч байгаагүй ч хүмүүс таныг мэддэг үйл ямар уу? Танд гоё сайхан мэдрэмж байх уу? Зарим хүмүүс яг хариуцлагаас зүхтаадаг хүмүүст бол амар л та. Хин ч угс намайг ирсэн ч мэдэхгүй, ирээгүй ч мэдэхгүй амар. Өстой ямар ч хариуцлага зүгээр цалингаавал дугуйч. Гэтэл Христ итгэж хүний хувьд бид нар тийм амьдралаар амьдрмааргүй. Бид нар амьдрал шиг амьдрах хэрэгтэй. Бурхны алдрын төлөө тийм үү? Таныг байхгүй хүмүүс мэддэг байгаас, таныг өгүүлдэг байгаас. Чуулган хүртэл. Би түрүү би эндээс номлож байхдаа таныг ингээл хараал явж байдаг. Гэхдээ би яг ирсэн хүн болгоныг ер нь бол нэг 3-аас дээш сартаа ингээд тогтмол ирчих юм бол ер нь таны царай надад ингээд тогтоогдөг. Тэгэл би хараал байж байгаа. Тэгээ ирээг бол би бас бодчихэд ирээг. Тэгээд зарим хүмүүстэй таарад хоёр чи яагаад сүмд ирэхгүй байна гэж асуугаар. Биш намайг ирээгүй та мэддэг юм уу гэдэг. Тэг мэдэн ш тэгэхээр. Тэгээд ирнэ ш дараагийн 7 хоног. Тэгэхээр бид нар зөвхөн яг бүтэн садрын номлогчд өөрийгөө мэдүүлэхээс илүү хамт олонтой байгаас. Таныг байхгүй болчоор хинч тоодгүй, хинч мэддэггүй биш. Харин өгүүлдэг. Энийг мэдүүлэх байх хэрэгтэй. Ингэжээч бид нар нийгэмд ч гэсэн өөрийн орон зай байр суурийг бий болгож байна. Бас чуулгандаа ч гэсэн өөрсдийн орон зай байр суурийг бий болгож яадаг баг. Манай чуулганд одоо зарим хүмүүс зөвхөн бүтэн садар ирдэг хүмүүс байдаг. Гэхдээ зөвхөн бүтэн садар ирдэг гэдэг нь би тэр хүмүүсийг муу эсвэл одоо итгэл багтаа гэж хэлэхээс илүү заримдаа бид нар чуулганы итгэж бусад итгэгч маань тэр хүмүүст орон зай боломжийг олгохгүй байгаад байдаг. Зүгээр л нийлдэг хідээрээ нийлээл нэг шинэ хүнээ болохоор сайн байна уу ямар гоё хүн ирсэн бэ баярлаа гэд хайчаад байдаг. Тэгэхээр тийм байж болохгүй. Бид нар хүмүүсийг хүлээж авдаг. Хүмүүс бас үнэхээр эзэнд итгэсэн бол бас өөрийгөө мэдүүлдэг байх хэрэгтэй. Би энд нэг хэсэг шүү. Би та нарын нэг хэсэг шүү гэж. Олон жилийн өмнө бас манай сүнд байсан нэг залуу одоо манай сүнд байхгүй л. Гэхдээ тэр их сонирхолтой залуу байсан. Юу ч хийс хаач явсан үргэлж бидэнтэй хамааралтай гэдгийг мэдүүлдэг. Маш их амжилттай явсан одоо амьдрсан амжилттай маш олон юм хийчихсэн. Тэг тэр болгондоо тэр гээ би нэр баяр хүрэж мөргээд энд тааргаад та баяр хүрэж юмхээр сайн байх шиг пастра би танаах штэ гэж. Өөрийгөө үргэлж бидэнтэй хамааруулдаг гэсэн. Пастра би амьд үгэх штэ. Яг бид нар байнга тогтмол уулзаал тэр сүмд үүшлээд байдгүй ч гэсэн яг ажлын янз бүрийн онцлог байсан л да. Тэгсэн ч гэсэн өөрийгөө үргэлж belong болгодог гэсэн хөх бид нартэй. Би та нарын нэг хэсэг штэ. Гэтэл зарим хүмүүс байна. Нэг жоохон алга дашаад ингээд ирэнгүүт өөр ингээд тусгаад тогтноод тэ ер нь амьд өгсөнд хизэж байгаагүй юм шиг ер нь бол өөрөө л өөрийгөө босгоцсон юм шиг тийм бас хандлагатай хүмүүс байсан. Хин нэгэн пастор танд гинт ямар нэгэн үйлчлэл өгөөд л эсвэл таныг албан байгууллагад ажилладаг бол хин нэгэн дарга шууд таныг албан тушаалж ахиулахгүй шүү дээ. Таныг мэдэхгүй л хинч танд тийм боломж олгохгүй. Бурхан таныг түнд үйлчлэхээр дуудсан, чуулганд үйлчлэхээр. Харин та тэрийг өөрөө мэдүүлэх ёстой хүмүүст, удирдагч нартаа харуулах ёстой. Амьдралаараа үйлсээр. Таны Бурханы чуулганы төлөө сэтгэл үйлсээр тань харж пастор ахлагчаар танд Бурханы өгсөн бэлэг авьяасны дагуу үйлчлэл таныг гаргадаг. Яг л адилхан нийгэм таны ямар компанид ажиллаж байна даргаанаар удирдлагч хараад таныг ямар чадварлаг ямар сайн чи мэдээд танд алтан тушаал өгдөг тийм үү? Даргаа орж ирэхээс өмнө яг 1 минутын өмнө зөр орж ирээд хам суучаал яг ажлын цаг дуусахдаа урлаж гүйж гараал ямар ч ажлын бүтээмжгүй байгаад бол хизээш таны орлого чинь нэмэгдэхгүй албан тушаал чинь ахихгүй. Дараач ирэхэд та сууж яадаг, явах үед нь та байж яадаг, хийж байгаа бүтээж байгаа зүйл нь мэдэгдэж яадаг, харагдж яадаг бол хүмүүс танд яах нь өөр боломжийг олох болно гэсэн. Тэгэхээр энэ бол бид нэр Бурханы бидэнд өгсөн түүнд үйлчлэх гэсэн дуудлагыг биелүүлж байгаа хэрэгжүүлэх арга зам шүү дээ. Тэгэхээр та зүгээр дуугаа суугаад л байвал тэгээ Бурхан өөрөө хараад мэдээ тэгээд болчих үстэй гэж бодох биш. Харин би Бурханд үйлчлэхийн төлөө өөрийгөө би яаж мэдүүлэх үү гэдэгтэр бид нар бас анхаарал тавьж явах хэрэгтэй байна.
Тэгээ бурханд үйлчлэхэд бидэнд ирдэг баяр хөөрүүдийг би та бүхэнд хэлж өгмөр. Гэхдээ энэ баяр хөөрүүд нь та мэддэг, заримдаа мэдэрдэг, заримдаа мэдэрдэггүй байж болно. Тэгэхээр энэ хэд хэдэн зүйлийг хэлээд өнөөдрийн номлыг би дуусгамаар. Колосой 3 дугаар бүлгийн 23-аас 24 дээр ингэж хэлсэн байдаг. Юу ч хийсэн хүнд бус харин эзэн зориулж чин сэтгэлээсээ хийж бай. Та нар өвийг эзнээс шагнал болгон хүлээн авна гэдгээ мэднэ. Тэгээд та нар Христ эзэнд үйлчилж байгаа юм шүү гэсэн байна. Эхнийх нь баяр хөөр. Бид үнэхээр бурханд үйлчилж байгаагаа мэдэх үед, үйлчилж байгаа энэ сонголтыг хийх үед бурханд таалагдсан гэдэг баяр хөөр ирдэг байна. Энийг та мэдрэхгүй байж болно. Харин энийг та мэдэх ёстой. Тэгэхээр зарим хүмүүс гэдэг би одоо бурхан таалагдаад байгаа ч юм уу, таалагдахгүй байгаа ч юм уу. Мэдхгүй бүтэн сөдөр ингээ ирэхээр заримдаа ингээ пастор гармаар байхаар яг бурхан таалагдсан юм шиг санагдал. Тэгэл пастор тоохгүй хажуугаар явчихаар таалагдаагүй юм шиг санагдал. Йоо, өстө бурхан минь одоо яана би одоо яг яагаад явна гэд. Ингэж та ингээд хамаагүй нүдэ ханаад буудаад иж болохгүй шиг. Нэсэндээ энэ чинь нүдэ ханаад буудаж чадаад адилхан шүү дээ. Бай ингээ байж байгаа. За бай оноороо гэж танд сум өгье л да. Тэгээд буу гарчин буу батгуулъя. Та байлуу чиглүүлэх ёстой үст. Оо хамаагүй. Тэр он бол онох ёстой бол өөрөө тойрч ичээд он нь биз. Гэдэвэл эсвэл амжилт төрөхгүй шүү дээ. Буутахын тулд хүн чинь төвлөрөх хэрэгтэй, биеэ зөв болгох хэрэгтэй, тэр арга техник сурах хэрэгтэй, аюулгүй байдлыг бүгдийг хангах хэрэгтэй. Тэгээд буудна үстэй ч дээ. Тэрнээс бол за ийшээ бууд. Тан. Гүг байшин тэр шүү дээ. Онох ёстой бол тэгэл оно шүү дээ өөрөө юм чинь. Заримдаа хүмүүс тэгээд өгөх. Оо бурхан өөрөө мэдж байгаа. Болох үстэй гэдэг. Ийм хайнга биш. Бид нар бурханы төлөө үйлчилж байгаа учраас би яг байндаа онж байна гэж. Окей? Тэр тэмцээн уралдаанд орж явахдаа та би бурханд үйлчилж байгаа. Энэ бол бурханы над өгсөн дуудлага, бурханы над өгсөн бэлэг аваас, бурханы над өгсөн хувь тавилан. Яг үүний дагуу би Христийн дагалдагчийн хувьд би хамгийн санаа зориулах ёстой гэж бодох үед та байндаа онж байна гэсэн үг. Тэгээ тэнд та алтан медаль авах уугүй юу гэдгээс илүү тэнд та би бурханы төлөө үйлчилсэн, зориулсан гэдгээрээ баяр хөөрөө мэдэх ёстой. Халелуя. Амен. Тэгэхгүй бид нэр хүний нүдэнд үзэх тэмээг авчихал юм бол жихэн баяр хөөр ирэх гэдэг. Гэтэл үндэ бидний баяр хөөр, бурхан дүүлшийн баяр хөөр юу гэж би юу хийж байгаагаа, яагаад хийж байгааг мэдснээс болж ирдэг баяр хөөр байна. Магадгүй та нэг хүн сангаж ирэх ус өгж болно шүү дээ. Гэхдээ ус өгөхдөө зөвхөн тэр хүний амны цангаас гадна би бурханд итгэж хүний хувьд тусламж хэрэгтэй хүнд би тусламжийн гараа сунгана гэсэн итгэлээс та нэг хийж. Энд баяр хөөр байгаа. Яагаад гэхээр тэр хүнд туслах гэдэг бол яагаад би уншиж ингэж хэлсэн байгаа. Эзэн Есүсийг Үлс 20:35 дээр хэлсэн байгаа. Эзэн Есүсийг авахаас өөх нь илүү сайшаалтай гэсэн үгийг сэтгэлдээ тээж өвчтөө дорой нэгэндээ тус болохын төлөө хэрхэн зүтгэн ажиллах ёстойг би танарт олон талаараа үлгэрлэн харуулсан юм а гэж. Хүмүүст үйлчлэх, хүмүүст туслах нь энэ бол сайшаалтай. Энэ бол ерөөлтэй юм а гэдгийг хэлж байгаа. Би түрүүс хэнийг хүн ам зангаж байгаа үед би ус өх үүрэгтэй тийм үү? Бид нар үүрэгтэй шүү. Зарим хүмүүс үгүй өөрөө олж авна гэсэн. Өөрөө би болоо штэ. Гэтэл Христ итгэж хүний хувьд бид нар хэрвээ хэн нэг хүн ядарч байгаа бол, даарч байгаа бол, сангаж байгаа бол, өсөглөн байгаа бол хэрэг тэр нь би мэдж байгаа бол үйлчлэх үүрэгтэй байна. Тэгэхээр тэр хүний хүснээр нь биш. Бид өөрсдийн боломжоор энэ тухай ярьж байгаа. Тэгэхээр хүний хүслийг биелүүлнэ гэдэг нь бүтэхгүй үст. Тэгээ би нэг хүнд аяхтаа ус өгөөд ам цангаацтай ямар муухай халуун байна гэж усаад. Пастор энэ усыг яг ханаас авсан юм? Энэ яг шүүлтүрийн ус уу? Энэ эсвэл яг яс ус вэ? Энэ хаашаа? Энэ чинь юу юм уу? Ориглон биш үү? Энэ чинь газгүй биш үү? Би газтай ус уудаг байхгүй юу? Болио. Ийм сонин ус юу нь мэддэггүй ус ууж тэгсний он уцаар аман цангаад байж. Ингээд хэлвэл хинж баяр хөөр төрөхгүй зү. Харин энд бас баяр хөөргийг бид нар тээж болно. Яг нэг бид нар тэр хүнээс магтаалыг гордоогүй байхгүй юу? Бид нар бурханы өмнө түүний үгийн дагуу өрөөл бусдыг хайрлах сэтгэлээр би хийж байгаа. Зөндөө та тэгж амлуугаа алгадуулсан бицтэй. Хин нэг үнд нэг сайрхаал туслах гал гэсэн чинь нөгөө нөхөр чинь таныг паг гал алгадаг биз. Чаашаа зал. Яг гоо ингэж хэлэхгүй ч гэсэн ийм хандлага гаргадаг юм. Харин энэ үед бид нэг сэтгэлээр унгахтай юу гэж хэлдэг гэж
Хогч нь одоо жишээл би ингэх нь шүү дээ. Уухгүй. Хатаж өгөөр. Бурхныг мэдэхгүй бол би тэгж бодох гэдэг шүү дээ. Харин би Бурхныг мэддэг хүний хувьд би юу гэж бодох нь вэ? Өөрийнх нь нэгдүгээр уухад татгалзлаа, хоёрдугаар юу гэж бодох нь вэ? Бурхан өшөө илүү усаар хангаасан. Магадгүй миний өгсөн зүйл тэр хүнд бодсон зүйл биш байж болно гэхдээ энэ хүний сангаан тайлагдсан. Би өөрөөс чадах юм аа хийлээ. Одоо энэ Бурхан өшөө илүүгээр энэ хүнтэй ажиллах болно гэсэн итгэл байх хэрэгтэй гэсэн. Тэгм учраас хоёр дахь баяр хөөр хаанаас ирдэг гэж бусдад тусалж байгаагийн баяр хөөр. Эхний баяр хөөр хаанаас ирдэг гэсэн бэлээ? Бурхан таалагдж байгаагийн баяр хөөр. Яг л Бурханы үгийн дагуу Бурханы төлөө хийж байгаа учраас гэдэг мэдж байгаа учраас та байндаа онсон гэдгээ мэдж байгаа бол танд баяр хөөр ирэх болно. Та хүмүүсээс шагнал, урамшуулал, магтаалыг гордож хийж байгаа бол байндаа онохгүй гэсэн. Харин дараагийнхан саяны Үүс намын 20:35 уншсан дагуу бусдад тусалж байгаагийн баяр хөөр. Тэр хүн таны тусламжийг авахгүй байсан ч эцэст нь та туслах сэтгэлтэй байгаад туслахыг зорьсондоо туслахын тулд та золиос гаргасандаа энэ баяр хөөргийг тээх хэрэгтэй. Чуулганы гишүүдийн амьдралд эерэг өөрчлөлтийг авчирч сүнслэг өсөлтөнд нь тусалж байгааг харах нь бидэнд баяр хөөргийг өгдөг. Өнөөдөр манай чуулган маш олон юм хүмүүс байна. Зарим 9 бүлгийн удирдагчаар 20 гаруй жил үйлчилсэн байна. Тэгэл нэг хэдэн үнэтэй л яваалах, үйлчлэл. Шантармаар. Заримдаа нөгөө хүмүүсээс гомдмоор үгийг сонсгүй байна. Гэхдээ тэд нар үл шантарч явсарлага. Ягаад авахаас илүү өгөх нь тэдэнд ерөөлтэй гэдэг мэдчихэж байгаа учраас. Хүнд ямар нэгэн зүйлийг өгөөд баярлдаг хүн байна уу? Мэдээж хэрэггүй зүйлөө ингээд өгчөөд баярлах тугаараа гэдэг юм. Заримдаа бид нэр ингээд цоглоос гаргаж хүнд өгөөд хэдий өөрөө дутгаж байгаа ч гэсэн өөрөө баярлдаг үсттэй. Тийм биз дээ, тийм хүн байна уу? Бүгд хажууд тагаандаа хандж хэлэхгүй. Би хүнд аливаа зүйлөө хуваалцаад баярлдаг шүү гэдэг. Таны замж хэлэхгүй байгаадах юм. Яана би ч бас тийм биш дээ. Тийм болоороо. Мөн 3 дугаарт нь ямар баяр хөөр бидэнд ирдэг вэ гэхээр 1-р Коринтын 3:9-т өгүүлсэн дагуу бид бол Бурхны үйлсэд хамтран зүтгэгчд юм а гэсэн байна. Бурхны үйлс, Бурхны ажил бид нар хамтран зүтгэгчна гэсэн. Бурхны үйлс гэж юу вэ? Аврал, сайн мэдээний үйлс. Бурхны хаанчлыг тэлэх үйлс. Тэгэхээр авралын ажлын нэг хэсэг болж буй баяр хөөр байна. Таны амаар дамжиж Есүсийн тухай хэн нэгэнд яригдаж тэгээ тэр хүн итгээд цуглаанд ирэх үед энэ баяр хөөр. Тэгэхээр та энэ баяр хөөргийг хамгийн сүүлд хизээ амссан бэ? Бодоор. Та нарын зарим чинь ер нь ихэнх хүмүүс цуглаанд дөнгөж ирснийхаа дараахан энэ баяр хөөргийг маш их амсдаг байхгүй. Тэгэл болчдөг баг. Яг болчдөг бол яг хоёр шалтгаан байдаг л да. Нэг нь ойр дотны бүх хүмүүс нь ерөнхийдөө сүмөр ороод гараад итгэхэд итгэхгүй тодорхой болчихоор өөр ярих хүн байхгүйгээр болчдөг байгаа. Хоёрдугаарт нь энэ баяр хөөр ямар чухал вэ гэдэг үнцнийг ойлгоогүй учраас энэ би Бурхны авралын сайн мэдээний хамтран үйлчлэгч гэдгээ ойлгодог учраас тэгэл зогсчихдог байна. Гэтэ энэ зөвхөн ойр дотны хүмүүс чинь биш. Бид нар бас бусад бүхий л хүмүүстэй харилцаатай болж хүн болгонд эзний сайн мэдээг хуваалцах энэ үүрэг бидэнд байгаа юм уу? Бурхан биднээр дамжуулан бусдыг өөрийн аврал руу авчирч буй бидэнд баяр хөөргийг өгдөг байна. Мөн дараагийн 4 дахь баяр хөөр хаанаас төрдөг гэж ариун сүнсний хүч хамт байгааг мэдэх үед ирэх баяр хөөр байдаг. Үүс номын 1:8 дээр хэлсэн байдаг. Харин ариун сүнс та нар дээр бууж ирэхэд та нар хүчийг хүлээн авч Иерусалим, Яхуда, Шомрон даяар төдийгүй дэлхийн хязгаарт хүртэл миний гэрч болох болно гэсэн. Юу хүч? Ариун сүнсний хүч чадлаар. Тэгээ би түрүүс манай сүмд 20 жил ч гэсэн 9 бүлгийн удирдагч хийсэн хүн байдгаа гэж. Тэр хүмүүс 20 жил 9 бүлгийн удирдагч хийхэд өөрийн хүч чадлаар биш. Өөрөө шантрах үед, унах үед ариун сүнсний хүч чадлаар босдог учраас. Тэд юуны төлөө амьдарч байгаагаа мэддэг учраас тэд нар өнөөдөр хүртэл энэ чуулганд үйлчлсээр л байна. Ариун сүнсний хүч чадал бидэнтэй хамт байгааг мэдэх үед бидэнд энэ баяр хөөр ирдэг юм аа. Хамгийн сүүлд нь төгсгөлд нь хэлэх баяр хөөр юу гэж? Мөнхийн үнцнээс ирэх баяр хөөр. Матай 25:21 дээр хэлсэн байна. Тэгэхэд эзэн түнд зүйтэй, итгэмжид сайн зарцсан чи бага юмд итгэмжтэй байсан учраас би чамд ихийг даатгана. Эзнийхээ баяр баясгаланд ор гэсэн. Энэлхий дээр хүн болгоныг эзэн зоригтойгоор бүтээсэн. Хүн болгонд эзэн бас амьдралын тодорхой одоо дуудлага бас зорилгыг бий болгосон байна.
Мэдээж түүний дагалдагч байж түүний сайн мэдээг дэлгэрүүлэх гэдэг бол бидний гол зорилго гэсэн. Түүн дотроо таны зарим чинь бизнесийн дуудлагатай, зарим нь спортын дуудлагатай, спортын ямар нэгэн төрөл дуудлагатай, зарим чинь юу лээ? Багшийн дуудлагатай амьдралд тийм үү? Зарим нь эмчийн дуудлага гэх юм уу? Хүн болгон өөр өөрийн зорилго одоо өөр өөр талбар дээр дуудлагатай байгаа гэсэн. Гэхдээ энэ бүх хийж байгаа бүхэн чинь нэг зүйлийг хэлдэг. Мөнхийн үнцэн гэд үнцэнтэй гэдэг болох хэрэгтэй. Зарим хүмүүс ингэдэг байхгүй. Хүнийг хооллох гэдэг бол зүгээр л төр зүрийн юм. Яг үнцэнтэй биш. Харин сайн мэдээ ярих нь жинхэнэ мөнхийн үнцэн гэдэг. Гэтэл бас яг тийм биш. Яг тэгэхээр хэн нэгэн хүний өсөж ядарч зовсон хүнд хооллож туслах гэдэг бол бас мөнхийн үнцэнтэй. Яг тэгэхээр Библи өгүүлэхдээ Бурхан тэр өглөгийг дуурсах болно гэсэн мэт. Мартахгүй гэсэн мэт. Халелуя. Мэдээж тухайн хүн тэр өдрийн хоол идээд гэдсэн цадсан ч маргааш нь өлсөн тэр ойлгомжтой. Гэхдээ тэр хоол өөхөх тэр сэтгэл, хоол өөхөхийн төлөө зорих тэр золиос зориул бүхэн чинь мөнхийн үнцэнтэй. Халелуя. Магадгүй тэр хоолноос болж тэр хүний зүрх сэтгэл тань нээгдэж та сайн мэдээг ярих үед энэ хүн мөнхийн аврал ирэх гэдэг нь өөрөө мөнхийн үнцэнтэй байх болно гэсэн. Тийм учраас аннагтай нэг зүйлийг бол бид нар энэ дэлхий дээр хийж байгаа үйлс бүхэн маань сайн үйлсүүд, бусдын төлөө хийж байгаа, бусдыг хайрлаж байгаа, бусдад тусалж байгаа энэ бүхэн мөнхийн үнцэнтэй. Магадгүй тухайн үед хийж байгаа, хийсэн, зориулсан, золиос гаргасан бүхэн маань бидний хүсэжсэн үр дүнийг авчраагүй гэж болно. Гэхдээ бид нэг зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Хүсэжсэн үр дүн гэдэг нь бидний нүдэнд харагдах зүйлийн тухай ярьж байна. Харин бид нар илүү том зүйлийг хүсэх энэ үхээр би Бурханы өмнө дуулууртай байлаа. Та Бурханы өмнө дуулууртай байх гэдэг бол энэ мөнхийн үнцэнтэй юм аа. Тэгэхээр бид нар зөвхөн энэ дэлхийн шагнал албан тушаалын төлөө үйлчлээгүй. Энэ дэлхийд дээр амьдарч байгаа хүмүүсийн алга ташлын төлөө үйлчлээгүй. Бурханд үйлчилсэн үйлчлэл бүр маань ядуу хүнийг хооллсон, зовсон хүнийг тайтгаруулсан, өвчтөе хүний төлөө залбирсан залбирал энэ үйлчлэл бүхэн маань мөнхийн үр дүнтэй юм аа. Үйлчлэх баяр хөөр бол хийсэн ажлаас биш харин хэний төлөө хийсэн бэ гэдгээс төрж яадаг баг. Бид Бурханы төлөө хийсэн гэдгээ мэдэх үед бид энэ баяр хөөргийг амсдаг юм аа. Төгсгөлд нь ан өгтөө би та бүхнийг уриалж байна. 2026-аас 27 оны үйлчлэлийн шинжил одоо удахгүй эхэллээ. 9 сарын 5-нд бид нар үйлчлэлийн шинжилгээ маань цуглаан болно. Одоо үйлчлэлийн багийн гэсэн. 9 сарын 5-ны хагас өдөр. Энд ямар хүмүүс цугладаг вэ гэхээр ерөөсөө энэ чуулганд үйлчлэнэ гэсэн хүмүүс хамтад цугладаг байгаа. Би энэ сүмд ухтагч хийж үйлчлэх болно. Би үүдэн зогсоод хүмүүсийг ухтаж авдаг хүн баймаар байна. Би энэ тайзан дээр зогсоод магтдаг хүн, магтаалын үйлчлэл би баймаар байна. Эсвэл би дагалдагч бэлддэг хүн баймаар байна. Эсвэл би эсийн бүлгийг удирддаг хүн баймаар байна. Би үйлчлэе. Ямар үйлчлэл байна? Тэр бүхэнд би баяа гэсэн тэр хүсэлтэй, тэр тэмүүлтийг хүмүүс нэглээд манай сүмийн үйлчлэлийн багш нь өөр нэг 200 орчим хүн байдаг байхгүй. Энэ хүмүүс хамтдаа цугладаг баг. Энэ жил нэмэгдэх юм уу? Хэрвээ та ерөөсөө чуулганд үйлчлэег бол танд боломж байна. Өнөөдөр цуглаан дуусны дараа би энэ 26-аас 27-ны үйлчлэлийн шинжилд би сүмд ямар нэгэн үйлчлэл би оролцсомоор байна гэж хүсэж байгаа бол та цуглаанд орсны дараа урд дээр суугаарай. Мэдээж урд нөгөө шинэ хүмүүс ир суудаг л да. Тэгтээ шинэ хүмүүстэй хамт суугаад тэр уулзж байгаа хүнд хэлээрэй. Би нөгөө үйлчлэлийг хүсэж байгаа хүн шүү гэдгээ сайн танилцуулаарай. Та эх хичээл Бурханд түүний чуулганы төлөө үйлчлэхэд бэлэн үү? Магадгүй таны зарим чи би бэлэн биш ээ, пастор наад чинь бүр тэр хол сонсогч нэг Библийн сургууль сураарай. Яг л Библийн сургууль сурах гэдэг бол Бурханыг таньж мэдэх гэдэг маань өөрөө бидний Бурханы үйлчлэл бэлтдэг. Библийн сургууль биднийг Бурханд ойртуулж, бид бас өөрийгөө таньж мэдэж, бас түүний төлөвшөх тэр суурийг Библийн сургууль бидэнд тавьж өгдөг байгаа. Бурханд үйлчлэх гэдэг маань юу вэ? Энэ бол сонголт юм аа. Энд байгаа хүн бүхэн Бурханд үйлчлэхээр дуудагдсан. Харин та сонголтоо хийгээрэй. Бүгд хамт босцгоё. Бурханд үйлчлэх сонголтыг мэдээж зарим хүмүүс тэгдэг л дээ. Пастор би залбирч ээж болно гэдэг. Тэгээ залбираад л өгөх хүмүүс байна. Өсөө шийддэг. Залбирж байгаа пастора яахан өөрөө сүмд үйлчлэх юм уу? Үйлчлэнэ. Зарим хүмүүс Бурханд үйлчлэх бас завгүй хүмүүс байгаа. Би завгүй. Маш их завгүй.
Яг би түрүү хэлсэн л дээ нийгэмд үйлчлэж байгаа үйлчлэл чинь бас бурханд үйлчлэж байгаа бурханы чуулганд л хийж байгаа сайн зүйл чинь мөн шүү гэж хэлсэн. Гэхдээ би энийг хоёр зүйлийг би хамтд нь хэлээд байгаа та ойлгож байгаа. Гэхдээ та чуулган дотор өөрийн гэсэн байр суурьтай байх хэрэгтэй. Чуулган дотор нэг хэсэг нь байх хэрэгтэй. Таны ингээл өдөржин таны цагийг бараад дах тийм үйлч ерөөсөө байдгүй шүү дээ. Тэр нь бол ховрхондоо. Ихэнх нь тэгэл бүтэн сойдор хурж яд үйлчлэн. Магдалины багийнхан болохоор 7 өдрийн дундуур 1-2 удаа хурж хамт магдалаа бэлдэнэ. Зуучлан залбирынхаа манайхан чинь тэгэл өөр залбирлын цагуудаа ингэ сонгоод гэрээсээ залбирч болно. Эсвэл цам цуглаа залбирч болно. Эсийн бүлэг 7 хоногт 1 удаа эсийн бүлгийн хүмүүсийг цуглуулад тэднтэйгээ нөхөрлөөд уулзаад хамт биений хөндлөө залбираад бурхны одоо үгийг хамт хуваалцаад байж дагалдагч бэлтгэх бас адилхан 7 хоног 1 л одоо хүмүүстэйгээ уулзаад сургалт семинараа хийгээд явж болно гэсэн. Ер нь бид нэр аль болохоор хүмүүс бурханд үйлчлэхийг сонгодог байгаасаа тэгээд энэ нь тэдэнд дарамт ачаа биш харин баяр хөөр байгаасаа гэж хүсдэг байна. Хэрвээ та үнэхээр үйлчлэмээр байвал цуглааны дараа дахин хэлээ та уур дээр ирээ. Тэгээ хэлээрээ би үйлчлэмээр байгаа. Хэрвээ та ямар нэгэн эсийн бүлэгт хамрагддаггүй, бүсэд хамрагддаггүй, хэн нэгэн пастортай одоо бүсийн пастортай холбоотой биш байвал та урд хүрчээд өөрийнхөө нэрийг хэлээд уснуудаараа үлдээгээд хэн нэгэн пастор тантай холбогдох болно гэсэн. Бид нар нэг хэсэг байх ёстой. Зүгээр ирээд явдаг биш. Харин бид нар яг энд өөрийн гэсэн. Энэ бол миний гэр бүл. Тэмчээс гэр бүлийн нэг хэсэг байх. Та өөрийгөө гэр бүлийн нэг хэсэг гэдгээ яаж мэддэг гэж? Таныг байхгүй танд хоол тавьдаг байхгүй. Тийм үү? Манай монголчууд нь тэгдэг үстэй. Тэгэл хоолыг тавьдаг. Эсвэл яадаг гэж оройдод байвал танилуу нэг нь уцтана. Хаана явж гэн? Энэ бол таны гэр бүлийн нэг хэсэг болсон гэдгийг танд мэдүүлдэг байна. Өнөөдөр амьд чуулган ийм чуулган баймаар байна бид нар бие биендээ. Хаана явж гэн? Чи минь яагаад ирэхгүй байна? Ийм байхын тулд бид нар өөрсдөө сонголт хийх ёстой байдаг. Бид сонголт хийх ёстой. Би нэг хэсэг нь бай. Би хамт бай, би үйлчлэе. Энэ сонголтыг бид нар хийгээс. Тэгээд маш тодорхой та өөрийнхөө цагийг хэлж болно. Надад ийм л цаг байгаа. Би 7 хоногт яг ийм өдөр л надад боломж байдаг. Би яг энэ үед ямар нэгэн үйлчлэлд би оролцсомоор байна. Та хагас өдөр болгоны орой хурцж энэ заалыг цэвэрлдэг үйлчлэлд оролцож болно шүү дээ. Зүгээр хурж ирэл заалыг цэвэрлэсээ нэг талаас нь ингээс шүүрдээл, хогийн байл тийм санал байл жоохон янзлал. Энэ үйлчлэл энэ тэгээд баяр хөөргийг танд авчрах болно гэсэн. Тэгээд бүгд хамт залбирцгаая эзний өмнө. Эзэн хандан бурхан минь би танд үйлчлэе гэсэн энэ сонголтын дагуу та залбираасаа. Та өөрийгөө эсвэл би Библийн сургалт сурыг. Бурханыг илүү таньж мэдье гэсэн сонголтын дагуу залбираасаа. Тэгээ бүгд хамт залбирцгаая эзний өмнө. Өөрсгөө гараа өргөд бурхан минь ээ би таны чуулган нэг хэсэг байж би танд үйлчлэе эзэн минь ээ гэж. Эзэн минь бид хийж байгаа ажил тэр бизнес дээр ч гэсэн бид танд үйлчилж байгаа эзэн минь. Эзэн минь ээ бид чуулган дотрооч би нийгэм дээр ч гэсэн би өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн хамааралтай байхыг хүсэж байна гэж бүгд хамт залбирanгуйцгаая. Халелуя. Оо халелуя. Бидний агуу эзэн минь хаадын хагисны тань баярлалаа. Угаалтыг танд өргөж. Эзэн минь үнэхээр танд магтаал өргөж. Таныг бид атсан. Танаа би хараа. Зүрхсэтгээд атвэ. Зөвхөн таны төрий амсагавах бүхнээ амьдявах хүч бүхнээ аташиг отвэдэ таннаби хараа зүрхсэтгээд атвэ Зөвхөн таны амсагавах бүхнээ амьдявах хүч бүхнээ аташиг ботата. Эхэзэн минь бид нэр үнэхээр танд үйлчлэхийг хүсэж байгаа. Та биднийг танд үйлчлээсэ гэж та бас бидэнд өөрийнхөө үгийг хэлдэг. Эзэн бид амьд чуулган бид
бидэнд өгөгдсөн бэлэг аваас чадвар, бидэнд өгсөн бүхэл боломжоор энэ чуулганд танд үйлчлэхийг хүсэж байна эзэн. Эзэн бид нар нийгэмдэр ажиллаж байгаа ажил маань хүртэл таны төлөөх үйлчлэл билээ. Тэнд ч гэсэн бид нар гэрэл давс байж, гэрчлэлтэй байж, бусдыг тань руу ирэх сууг байхыг хүсэж байна эзэн. Бид чуулган дээрээ чуулганыхаа нэг хэсэг байж, салшгүй хэсэг байхад та бидэнд сурах, бидэнд туслаач. Эзэн бид нар үнэхээр сонголт хиймээр. Тэр сонголтын дагуу бид бас тууштай баймаар эзэн та туслаач. Эзэн минь тэмээ хүн бүр завгүй амьдарч байгааг бид мэдж байгаач. Хань эзэн минь таны төлөө гаргах, чуулганы төлөө гаргах тэр үйлчлэлд цаг олоход нь та туслаач эзэн. Золиос гарган үйлчлэх тэр сэтгэл, итгэлийг хайрлаач гэж залбирanгуйч байна. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Халелуя. Амен. Хэрвээ та өнөөдөр одоо бид нар бас нэгэн тусгай өргөл авах гэж байгаа шүү. Хэрвээ та санаж байгаа өнгөрсөн 7 хоног ярьсан, одоо ч гэсэн сая өнөөдөр ч гэсэн ярьсан дээр видеоор гарсан байгаа. Бид нар чуулганы энэ заалныхаа засал тогтчлтын төлөө бид нар бараг эн чин явсаар байгаа бараг 100 сая төгрөгийн зардал гарч байгаа юм. Тэгээд энэ одоо энэ заалыг зөвхөн дэгчлэг гэдэг маань 70 сая төгрөгийн төсөв гарсан байгаа. Гэхдээ энэ бол одоо бид нар чи хэд хэдэн компаниас юу авч байгаа шүү дээ. Үний одоо яаж хийх юм, яаж хийх гэж байгаа гэдэг маяг үн авч байгаа. Тэгээд нэг компани яг энийг яг хийх хамгийн одоо тохиромжтой зөв арга зам бас богино хугацаанд чанартай хийх санал болгосон учраас тэр нэг 70 орчим сая төгрөг. Тэгээд энэнийг бид нар хийж. Тэгээд одоо өргөжлөд одоо энэ хан янзлагдана. Одоо их гоё болно энэ хан. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ бас энэ төлөө өргөцгөөе. Тэгээ бүгдээрээ энэ чуулганыхаа энэ заалын дотоод тогтчлтын төлөө бүгдээрээ бас өөрсөнд байгаа одоо өөрийнхөө одоо чадах боломж тэрээрээ бүгдээрээ бас зориулцгаая. Тэгээ бүгдээрээ хамт залбирцгаая. Хамтаа залбирцгаая гэсэн. Тэгэд бид нар энэ заал бол зөвхөн нэг юм урлаг соёлын заал биш шүү дээ. Энэ бид нар Бурхны өргөө эсний хүмүүсийн цуглард газар учраас бид нар энийг зөвхөн мөнгөөр зодоод мөнгөтэй л бол хийждэг гэдэг байдлаас илүү их бид нар залбирал сүнслэг тэр өдрөмжийн дотор хийх юмсан гэж үнэхээр итгэн залбирч байгаа. Тэгээ бүгд хамтдаа залбирцгаая. Их эзэн минь та амьд чуулганы минь энэ заалны тогтчлтыг та өрөөж та эхлүүлж өгсөн танд баярлалаа. Эзэн минь одоо үргэлжлүүлээд та хэрэгцээтэй байх бүхнээр хангаж өгөөч таньс буйн залбирч байна. Эзэн минь энэ заал маань үнэхээр хинч орж ирсэн. Таны өргөнд оржсэн тэр мэдрэмжийг төрүүлэх. Эзэн минь тэр оршихуйтай газар байгаасаа гэж хүсэж байна эзэн. Эзэн минь та туслаарай, та хангаж өгөөрэй. Өнөөдөр энд зориулж дахин өргөж байгаа хүн бүхнийг та өрөөх болтугай. Эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. Хэрвээ та шууд данснаас одоо юу гэлээ захимаар шийдвүүлж байгаа бол заалны тогтчлт гэж та тодорхой бичээлээ засвард шиг юм уу? Тэр бид нэр одоо ханаа янзлах хэрэгтэй байгаа. Тэгээд энэ тайз бас янзлагдах юм. Тайз 1 2 3 шат жоохон дээшээ болно гэсэн. Тэгэл ерөнхийдөө ер нь энэ жилийн маань энэ зөвхөн дуусах болно. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзэн магтандуулаад хамт өргөцгөөе. Тэнаби хараач зүрхсэтгэлээдатхи зөвхөн таны зарим энсэлэвэ бүтбэ эмэдэвэ мэчмүрэ Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр ерөн залбирлаа. Амен.